Хамгийн сайхан энэ сайхан бэлэг байдаг. Манай ихэд үеийн буулал гэж одоо подкаст хүнд хэрэгтэй мэдээллийг өгөх юм зорилготой подкаст хийж үзэх анхны туршилтын эксперимент одоо ингээд наа юу гэсэн хэлсэн туршилтын журмаар тэгээд тааштай хөргөжөөд хүмүүс хэрэгтэй маш олон хүмүүс орсон маш олон хэрэгтэй мэдээлэл хүмүүсийг хангалтны гоё подкаст бичүүлэх болж өргөжлөө гэж нэгдүгээр ярьж байна да. За баярлалаа. Тэр ирүүл батаршиг болтугай. Одоо ингээд ажил хэрэг болгоод микро аваад тий хоёулаа бүр гоё юм тусдаа өрөөнд одоо ингээд бас хийж байна. Аливаа юм бол эхэлж сайн байх юм бол тий барай сайн байдаг. За тэгээд би бол одоо зүгээр ихэд юу хааж зочид хөдлөх хэрэгтэй. Ээж энэ гоё асуулт асуугаад тэгээд ихээ цаашдын ер нь өмнө одоо хизэнээс энэ талаар судалж ирсэн ямар подкастоо сонсч ирсэн мэдээлэл мэдгээ гоё хуваалцаад яг тий хоёлаа ээж. Тэгээд ерөнхийдөө яг бит тоо сууга подкастаараа бол хүчтэй бэлэг талын мэдээллийг бас хүмүүстэй өгье. Тэгээд багтаагаад тэгээд яг арга бэлэг гэж хэлдэг тий. Тэгээд одоо ингэж ярьж байсан хоёлаа хамгийн сүүлд Бека багшийн сургалтанд суулсан. Ер нь тэр сургалтаас бол одоо бэлтгэл гэж юу юм бэ? Яах гэж бэлтгэл юм бэ? Хүн чи одоо махан бие махан бодгал тэгээд сүүл дотоод ухамсар, ил ухамсар, дотоод хүн, дотор хөөхөд за сүнслэг би эрчим минер гэсэн одоо юу байна те. Энэ талаар одоо ихэвчлэн одоо сүүлийн хэдэн жил энэ подкастыг сонсож байна. Яг энэ чиглэлээр энэ дотоод ухамсар, эрчим минер гэсэн энэ талаар одоо хэлэнээс мэддэг болваа. Яаж анх бас энэ талаар судалж сонирхож ихтэй. Тэгээд нэг сүүлийн одоо ялангуяа 2-3 жилээр хүмүүс ингээд одоо сүнсний сэргэлж тийм үү бэлэг талын одоо ийм энерги гэх юм их ярьдаг ч байна тийм. Тэгээд энэ талаар одоо бас ковидос хойш би сонирхож ирсэн. 19 оноос 21 оноос. Тэгээд бүр илүү сонирхсан болохоор 22 оноос сүүл яг л сүүлийн 3 жил юм байна л та. Яг энэ чиглэлийн нэг бас өөрийнхөө чадлын хаягаар одоо YouTube-ээс ч гэдэг юм уу Facebook-ээс ийм мэдээллүүдийг аваад тэгээд бас зарим хүмүүсийн дагаад багш шав болоод тэгээд зайнаас ингээд цаагаа явж байгаа юм. Тэгээд нөгөө талаараа одоо 2025 он одоо энэ жилээс ялангуяа хүмүүс аягүй ярьж байна. 5 хэмжээс тий 5D хэмжээ одоо 5 хэмжээс рүү шилжих гэж байгаа. Тэр бол одоо одоогийн амьдарч байгаа сүнс маань бол 3 хэмжээс 3D хэмжээс. Тэгэхээр нөгөө хүмүүсийн нөгөө бэлэг татны одоо ойлголтууд нөлөө их болж байгаа. Сүнсэн сэрж байгаа ч гэдэг юм уу тий. Ийм ойлголтууд ирээд одоо сүүлийн үед л нэлээд тэрийг болчиход байгаа. Энэ талаар нөгөө өөрсдийнхөө мэдж авсан одоо бага хэмжээний мэдлгүүдээ бас ингээд хүмүүс хуваалцвал яа гэм бэ гэдэг анх бодоод тэгээд танд ярьж ирсэн тийм. Тэгээд та болохоор энэ дээр их урам өгсөн. Одоо яг тэгэхээр нэгдүгээр ангийн хүүхд хамгийн сайн багш юм байдаг вэ гэхээр хоёрдугаар ангийн хүүхд хамгийн сайн багш байдаг. Тэгэхээр өөрөөгөө гоолох хэрэггүй. Өөрөөгөө мэддэг одоо ойлгосон юмудаа ингээд автоматик хүмүүс хуваалцаа гэдэг юм уран зориг өгөөд тэгээ энийг өнөөдөр анх хэлж байна. Энэ бол тэгэхээр багтаа юу л энэ та ингээд хамгаалсан байх. Жилэн биш тий. Явандаа тэгээд энэ талаараа гэсэн нэ. Янз бүрийн төрөл бүрийн одоо ойлголт мэдээллүүдийг хуваалцах гэж байна.
бас тэргүй акторын бэлтгэнгүү тэгээд ойлсонтойгоо ярьцгаад ер нь одоо яг энэ энерги хөлн бэлэг талын энэ ойлголтуудаа бас ингээд сайхан бас баанд яг зөв өөрийнхөө мэдээж өөрийнхөө хэмжээс бодлогын юмнуудаа яг хүмүүстэй хуваалцаж ярих ч одоо хамгийн чухал юм байна. Ер нь одоо бас ингэж шүү хүмүүс нэг туулдаг гэж хэлж байна. Тэгээд энэ ямар зорилгоор ямар одоо шалтгааны үүднээс яг энэ хэлээр таних болов. Ер нь шалтгаан бол өөрөө ямар шалтгаан боддын бодтой юу. Тэгээд одоо юуны үнэхээр танд нөгөө хөтлөгч хийж байгаа их баярлалаа. Тэгээд миний хувьд бол нөгөө бүх шашныг хүндэлдэг. Тэгээд яг мэдээж нөгөө манай аав ээж гэдэг юм гэр бүл бол одоо бохны шашнаа шаран шашнаа одоо хүндлээ зүтгэж ингэж явдаг. Би өөрөө ч гэсэн буддын шашнаа бас хүндлээ явдаг. Гэхдээ нөгөө одоо бидний бас нөгөө ойлголтууд арай бас илүү өргөн болж байгаа хүмүүсийн тэгээд одоо арга талын буюу одоо амьдралын үзэх үзлүүч өргөн болоод тэрийгээ дагаад бэлэг талын ойлголтууд нь бас ихтэй явж байгаа. Тэгээд энэтэй холбоотой одоо хүмүүс ч илүү их мэдэрдэг болчихсон. Одоо тэгээ монголчууд ярьдаг шүү дээ. Арга бэлгийг хортуулах гэдэг. Яг бид нар одоо амьдрал хуудаас цаашдаа ер нь хатаахан яаж яг сайхан амьдрах явах гэхээр хүн дан аргаар яваад байгаа бас байна. Тэгэхээр бидний талын хортуулаад энэ тийм илүү ойлголттой болоод өөрийгөө хөгжүүлээд явбал өөр юм байна гэж ойлгосон. Яагаад тэгж байгаа гэхээр хүн болгон өөрсдөө дотоод тийм хонсор буюу сүнстэй байдаг. Тэгэхээр ямар ч хүн одоо өөрийн гэсэн дотоод дуу хоолой сүнс байдаг. Тэгэхээр тэрийгээ одоо мэдэрч ойлгуул тэрийг одоо цаашдын үйл хэрэг амьдрал маань илүү тэртэй тийм үеийн хүмүүс тийм ихтэй болох. Тэгээд тэрийг ч гэсэн цаг үеийн эрчим хэмжээст өөрөө шаардаад тэгж байна. Одоо сүүлийн жилүүдийн монголчууд одоо сэрж байна. Монголчууд дэлхийд даяар тийм сэрж байна. Хүн одоо юу гэдэг нь өөрөөсөө өөрийн дотоод хүч, дотоод эрчим энерги гэдэг бол агуу юм байна тийм. Энэ талруугаар нэлээд хүмүүс судлаад ийм подкастууд энийг судалсан коуч багшнаар гэдэг одоо багш тийм. Тэгээд яг урд нь энэ тэгэхээр ингээд сонирхоод үзэхэд урд нь бол огт байж байгаагүй биш юм лээ. Уусаал хүн төрөлхтөн анх хизээ үүсгэн амьдарч ирсэн тийм. Бидний одоо 1000 жилийн өмнө ч юм уу за 100 200 жилийн өмнө хүн бас татвар хүнсэр байсан. Тэр үед бас энийг мэдрээ явдаг байсан. Гэхдээ яг сүүлийн 70 80 жил бол арай өөр системээр явж ирсэн. Тэгэхээр тэр болохоор ерөнхийдөө нөгөө дотоод дуу хоолой илүү дагсан байдалтай алдал руу илүү явж ирсэн. Тэгээд одоо нөгөө 90-ад оноос хойш болохоор илүү хүмүүс тэр дотоод дуу хоолойгоо мэдэрч эхэлж байгаа. Тэгээд тэрнээс хойш тэгээд нөгөө арга талын одоо зах зээлийн хөгжил нь арай ахиу болоод ер нь тэгээд зөвхөн нөгөө одоо ахиу болоод амжиргаа сайжраад явж байгаа. Гэхдээ тэрийг дагаад энэ зэрэг нөгөө стрессүүд тийм амьдралын хэмнэл нөгөө болохгүй юм гарч ирсэн. Тэгэхээр нөгөө хүмүүс их маалцахаар энэ чинь нэрээ юу вэ? Би чинь бас дотроо нэг юм одоо энэс яаж авах гэдэг юм уу? Яаж тайвширх вэ? Ер нь миний амьдралыг зөв хэмжлэхтэй байна уу? Хүмүүний араас хөвөд явах юм байна уу? Тийм бод зэрэгцүүлэх юм уу? Тэр агаад нөгөө дотоод дуу хоолой илүү дотроо ихэсэн. Тэгээд одоо миний ойлголтноор тэгээд сүүлийн ялангуяа ковидос хойш тийм ковид үеийн хүмүүс илүү тусгаарлагтаад дотоод ер нь өөртөө байж байх боломжууд гарсан. Нөгөө талаараа одоо дэлхийн хэмжээс өөр юм илүү хэрэгтэй. Тэгээд ялцгүй л одоо юу дотоод хонцтойгоо сүнстэйгээ одоо холбоотой мэдрэмжээ мэдэх юм ойлголт. Манай монголчууд ч ер нь ихтер үеэсээ ер нь арга билгийн нэлийн их ухаантай юм шүү дээ. Дэлхийн нийтлээ арга билэг гэдэг үг ярих үйл хөдлөлийг дандаа билгээрээ тийм ялангуяа нүүдэлт монголчууд бол
талаараа. Энэ подкастуудаас одоо чи за ковид-19 20 оноос хойш гэж нэлээд олон подкастууд байдаг хэ. Нэгдвэл одоо ямар нэртэй ямар багтын тийм подкастууд сонсдог. Харин онцлог бодлоо. Эндөө ер нь ялангуяа Монголд бол энэ чиглэлийн мэдээлэл өгж байгаа хүмүүс сүүлийн жилүүд их болж байна тийм. Олон тэр хэмжээгээр бас их болж байгаа. Тэгээд яг хөө миний сонсдог одоо сувгууд бол нэлээд олон байгаа л да. Тэгээд тэр хүмүүс яг болохоор зарим нь бол яг боддоор нь харж байгаагүй. Одоо би бас спортлож мэдлэг авч болохоор багт гэдэг хүмүүс багт гэдэг яа. Яг энэ чиглэлийн сонирхолтой хүмүүс бол бүгд мэддэг баг тийм. Миний мэдээр бол одоо нөгөө жаргаа багт гэл тийм баяр жаргал гэдэг юм байна. Сүүлийн үед ялангуяа нөгөө нэлээд өвчин зовлонд орох юм юм уу тийм өвчтөй байсан би харин болоогүй юм хүмүүс нөгөө эдгэрлийн татгалзуулах гэдэг дохоод хүчээр нь одоо би энэ анхаах итгэх за бидний шийдгээд бас тэгэхээр хүн яг юуг тээж болдог сэтгэлийн хүч ямар агуу байдаг гэдгийг бас харуулсан юм юунууд подкастууд хийдэг тийм сургалтууд явуулдаг юм байдаг би тэг сонсчихснээс тэр жаргаа багч нэлээд хэдэн подкастуудыг авчихсан хувьд юм байна. Тэгээд осгон шивнэ Beverly Dodson, Becca гэдэг ингээд номер их байгаа ч тийм. Мэдээлэл сайн тийм. Энэ чиглэлийн одоо энэ багш нар одоо энэ чадваруудаа хөгжүүлэх хүмүүс маш их байгаа. Тэгээд тэднээс мэдээлэл авч байгаа. Тэгээд хоёулаа болохоор өнөөдөр энэ дугаараар одоо бас олсож ирнэ. Ягаад энэ бэлэг талын тийм. Дэлхийн одоо энэ ойлголтыг энерги бэлгийн одоо энэ ойлголтуудыг бас сонирхох хэрэгтэй вэ хүн энэ талаар ойлгох өөрсдөө хөөслөө бодлоо. За тэгээд та юу гэж бодож байна одоо ягаад энийг ер нь за одоо хүн заавал мэдэх юм ер нь тийм хард байна уу ер нь одоо тэр энерги сүнс гэж яриад байгаа юм ер нь заавал байдаг юм уугүй юу би бол зүгээр бас их тийм судалсан хүн бол биш. Ер нь сүүлийн үед нэлээд ингээд подкаст энэ сонсож байгаа бол эндээ бас ойлгохны хүмүүс маань хамт болгоод тэгээд сонсч үзээд тэгээд нэг танхимын сургалт нэг 10 хоног суусан 10 хоног бас нэг гэрийн курс явуулсан юм тэгээд тэндээ тарж байгаа хүн ер нь бүх тайм уу бүх юмаа дандаа өөрөөсөө л хаах хэрэгтэй юм байна. Өөрөө дотоосоо бодож дотор энэ хүч дотор энерги эртэн ямар агуу их хүчтэй юм бэ? Энийгээс чинь бүгдийг одоо бүтээж болно юм байна шүү дээ. Хүн одоо өөрөө ороод ирэхдээ бол бүтээгдэхэл ингэж ярьж байсан тийм багш. Агуу юм бэ? Одоо сэтгэлийн хүчээр бас ингэж бие махбодыг ангааж болж юм тийм. Ийм хүч ямар агуу юм бэ? За сэтгэлийн хүчийг одоо яаж олох вэ гэхээр одоо нөгөө энэ бэлтгэл тийм. Ялангуяа би сүүлийн жоохон нэг 10 хоногийн хугацаанд нэг бэлтгэлийн нэг тийм курс өгсөн л да. Тагмаар бизнесна гэдэг интегрэт хаддаг тийм. Тэрний талаар зүгээр товчхон танилцуулгад юм байлаа. Тэр нэг 10 хоногийн хугацаанд Монгол нэвтрээд бол 20 жил болсон тийм бэлтгэлийн хөрөмж байгууллагын юм байна л да. Төв юм байна. Тэгээд нэг вакуум орчинд хүмүүсийг ингээд ихтэй нэгтэйгээр нь өөрөнд байгаа цагаан хоол идүүлээд тэгээд яг бэлтгэл хийдэг. Тэгээд бэлтгэл хийхийн ач тусыг өгөхөр хүн өөрийнхөө сэтгэлийг сэтгэлийг дотоод энэ сэтгэлийгээ сангахын тулд амьдлаа ажиллаа сангид юм. Энэ яг тэгээд тийм орчинд өөрийгөө чагнаад ирэхээр яг өөрийнхөө одоо амьдрал дээр нийгэмд өөрийнхөө явж байгаа нэг зөв явж гэнэ үү, буруу явж гэнэ үү, уур бухимдал, хүсэл шунал тагтаал гэдэг юмыг л одоо хүн нийгэм чи янз бүрийн харилцаанд орж байгаа шүү дээ. Энэ учраас сэтгэл их ядарч юм. Тэр сэтгэлийг эмчлэх одоо эмчгээр бэлтгэл гэж байна. Одоо хүний бие махбод өвдлөө гэхэд хүн энэ тариагаар ангаах нь эмчгээгээр ингээд эмчтэй. Бие махбодоо гоё цэвэрлээ гэх юм бол одоо 5 шампунаар угаагаад хийх. Сэтгэлийн хэр бусдаг, сэтгэлийн зовлонгоо яаж
ангаа хөрөхөөр бяхны ачаал бяхны аргаал юм байна. Тэгээ бүр чинь 2500-600 жилийн дэвтэ нэг буддаа гээс бяхад хийдэг гээс ингэж утгаараа нэгтгэж гардаг юм. Тэгээд яг тэр 10 хоногийн хугацаанд тэр бяхад хийгээд яг өөрийгөө чагнаад анхлаа орж хавтайгаа биен дээр мэдэрдэг байгаа мэдрэмжээ тагнаад тэгэхээр одоогай таашин тэр нэг хэрэг батаг амьсгал үздэг юм байна л да. Гэтэ тэр нэг удаа хийгээд идэх юм биш. Тэгээ бүр ингээд дадал цусгал болгоод ингээд явах юм бол их үлдэнтэй арга юм. За тэгээд бэлтгэлтэй холбогдуулаад ярих юм бол тэгээд нөгөө цаашаа би хүч, эрчим энерги, хүнс гэдэг тийм хүнсний өөр ингээд дотоос хүнстэй амтны тэрийг ч одоо бидгөө ингээд яг л оюун тархиараа оюун бодлоор бол ингээд тархи толгойгоо ажиллуулаад ингээд явж ирсэн юу. Тэгэхээр цаашны өөрийн сэтгэлийн хүч, дотоод хүч гэж юм чинь агуу байна гэдгийг л одоо ингээд ухаалсан мэдээд энэ дууслаад ингээд явж байгаа. Тэгээд сүүлийн танхимын сургалт дээр одоо юутэйгээ танилцаад яг энэ чиглэлээр 10 хоногийн сургалтанд яваад улам гоё тийм юмд одоо дулбаа сунаа те улам цаахан мэдхээс энийг бүр өөр дээрээ хэвлүүлээд авч болох гэсэн байдлаар явж байна л да. За тэний үед одоо эрчим энерги талаар дэлгэрэнгүй одоо яаж гэж би нэр томх хэлнэлээс хамаа Улаанбаатар ах маань тэр дээрс нөгөө сая бекогшин аюунд яваад төсөлд 10 хоног яваад тэгээ энэ танилцаад ингээд бас тэр энэ хоёулаа хамгаалдаг гэж тийм хүмүүс яг ингээд мэдээлэлтэй хоорондоо аваад тэр бас хин нэгэнд ямар нэгэн хүнд бас хэмжээний мэдээлэл одоо өөднэс тэгээд тийм яг энэ 10 хоногийн хугацаанд хоёулаа нөгөө энэ танхимын сургалтанд сууж байхдаа танилцаад тэгээ сүүлдээ хоёулаа гэрлэгөө явж байхдаа өглөө арай хоорондоо яриад байсан чи бидний яриа ингээд яг дараа тийм ингээ гоё ингээд танилцтай байж байгаа ингээд тэгж ярьж байгаа харин тэгээ би нэг юм подкаст хиймээр байна гэж хандаа хэлээд үтнээхээ яаж та хэлүүлж одоо бол тэр таймуг хамаагүй дараагийн яваад төвлөрөд илүүхийн тул тэгээ чи өөрөө ингээд нэлээд олон судлаад энэ талаар сонирхдаг юм чинь гоё ингээд подкаст хийгээд ингээд таашаа хөгжөөд ингээд явах хэрэгтэй байна гэдэг. Тэгээ дүү маань маш урдан ажил хэрэг болгоод ингээд явж байгаа болохоор шүү. Тэгэхээр энэ бол таашаа маш том тийм олон дагагтай подкаст гэх байна гэдэг. Нэгдүгээр ерөөй, хоёрдугаар бас гэж бодогдоо санагдаж байна. За баярлалаа. Түрүүнд асуулт таны нөгөө хатгалын талаар тийм ойлголт. Хатгалыг болохоор бид нэр анх бие бодлоо анх бол нөгөө тийм нэг өөр хүмүүс хийдэг ч юм уу тийм одоо нэг онцгой хүмүүс хийдэг хийхээр бол заавал нэг юм хүмүүсээс тоо очоод хийж юм уу тийм ууланд очдог гэдэг юм уу ингээд гар очоод хийдэг гэж ойлголттой байсан. Ер нь бол 5-10 жилийн өмнө. Гэтэл яг одоо ингээд өнгөрсөн 2 жилийн өмнө жил гарсан. Тэгээ 2 жилийн өмнө нэг 2-3 сар юм бишрийн анх шатны ойлголтыг аваад хийж үзсэн. Тэгээд одоо тэгээд тэрнээс хойш ингээд явж байгаад сая бас 10 хоног ч гэсэн бас хийлээ те хоёулаа. Тэгээд эндээс ингээд яг одоо яг эндээс ингээд хараад ойлгоход бол хүний зайлшгүй байдаг одоо хийх ёстой нэг одоо зам төлөв юм уу тийм хүнтэй салшгүй нэг холбоотой зүйл юм байна л гэж ойлгож байгаа тийм. Ягаад тэгэхээр бидний одоо амьдралын одоо энэ хэмжил нийгэмд ингээд олохоор бидний оюун бодол маань айгүй их тийм зэвгүй болдог юм уу ятдаг стресс ордог. Энийг бид нөгөө нэг атахан бодлох намжаах зөв одоо ингэж стрессээ тайлах арга нь болохоор явж бясалгал өөрөө болчихно гэдэг. Тийм төвлөрөл юм байна л да. Хүн нийгэм ч хүнтэй харьцаад ингээд энэ санаа сэтгэлсэн бүр тараад ингээд юу яадаг те. Яг бяцлал цугаар хүн ингээд яг өөр дээрээ төвлөрөөд одоо ингэж юм байна. Тэр випашна гэдэг бяцлал дээр хоёр янзын бяцлаглын арга байна. Нэг нь анапана гэдэг бяцлал нь болохоор тэр 10 хоногийн нэг 3.5 хоногт нь хийж байна. Тэр нь болохоор энэ хамраар орж байгаа амьдралыг орж гарч байгаа уртыг таних мэдми одоо юу гэхтэй ажил. Тэрийг бол анапана гэдэг бяцлал. Випашна гэдэг нь болохоор
хөлийн хуруунаас толгой орой хүртэл бие махбодын бүх хэрэгтэн дээр мэдрэгдэх мэдрэмжийг хадгалж. Тэрийг нөгөө випашна гэдэг юу юм бэ? Тийм учраас нөгөө яг тэр хүн бяцлаа төглөө санах юм бол одоо жинхэнэ одоо дотоод руу ордог хүн өөрийгөө ажигладаг бүх одоо сайн муу бодлоо бодохгүйгээр анхаарлаа маш сайн тайван амгалан өвлөрүүлж байгаа гэх юм бол их хөдөлгөөнтэй болдог. Үндэ ойлголоо. Тэгээд стратеги нэг янз бүрийн олон төрлийн стратегиуд байгаа. Тэгээд тэрийг бол нөгөө тухайн хөв хүний өөрийнх нь нөгөө сонирхол мэдрэмжээрээ дагаад алиж хийсэн болно гэж би бол боддгийн. Тэгээд ягаад бясалгал ингээд бас хийх шаардлагатай хэрэгтэй байдаг вэ гэхээр бид нар бол яг хөвчлэн нөгөө нэг одоо тухайн стресс ч юм уу тэр дотор байгаа нөгөө бодлоо тийм тул өөр аргаар хийгээд байдаг те. Тэгэхээр нөгөө нэг найз нөхдөйгээ нэг газар суудаг юм уу, арх тав суудаг, эсвэл нэг юм тэр нь болохоор нөгөө төр зүрийн юм одоо амралтыг өгдөг. Тэгэхээр тэр хугацаанд болохоор тэр стресс стад нэмэгдчихдэг. Тэгэхээр бясалгалыг хийснээрээ тэр маань одоо илүү хугацаанд тайван одоо тухайн хүндээ нөлөөлөх чадвар нь сайн байх гэж хараад байгаа юм. Яг л хүн нэг юм байна да. Хүн нэг сайн муу бодол, сайн муу мэдрэмж энэ хооронд хүн ер нь яг энэ дөрвөө хооронд амьд юм л. Тийм учраас нөгөө хүнд одоо уур бухимдал байна тий. Янз бүрийн ажлын одоо амьдралын явцсан. За дээрээс хүсэл шунал гэж нэг юм байна. Шунал батар гэдэг юм. Энэс энэ дэлхийд хүн ингээл таалаад энэ дотор бол ингээл ороод хэр бүртэг болгоод зовлон болгоод яддаг юм байна л да. Тэр яддаг юм. Энэс ингээл ангидахын тулд тэгээд одоо ингэ хүсэл шунал гэж уур бухимд бол ойлгомжтой хүн ингээд янз бүрийн уулаад өөрийгөө зовоод юм да. Тэгээд тэндээ хүсэл шунал гэдэг нь муу сайн юм дээр хүсэл хүн нэг юм шундаж ч тий. Одоо баярлаа шундаг юм уу тий. Энэ ч гэсэн бас буруу юм. Тийм учраас энэ сайн хэл шунах, муу юмд уурлах тий. Тэгэл энэ янз бүрийн мэдрэмжүүд исэн л одоо их хамгаалан сэтгэлээр гэдэг. Хүн өөрөө ингээд их хамгаалан бүр сайн юмд хийж баярлахгүй, муу юмд хийж уурлахгүйгээр яг өөрийн ингээд сэтгэлээ мэдрээ тагнаад энэ мэдрэмжээр ингээд их хамгаалан өөрийгөө авч явах юм бол хүний сэтгэл тогтун ядаж багтаа тий. Нэмэл байт юм байна л гэж ойлгоод байгаа юм. Тэгээд одоо бодлоо намжаа. Тэрээс одоо тагтаа орчих тий. Тий яг бол яг хүмүүс ингэ ажиллахаар бид нар хүмүүс биштэй бид нар өөрсдөө ингэ ажиллахаар тий. Хэвтэн өнгөрсөн даа хүмүүс ирээдүйн цагтыг яа гэх тий. Одоо маргааш нь тийм юм гэж тийшлээ. Зөвл өнгөрсөн доо нэг алдсан харамс юмнууд байл тэндээ харамсч идэг. Тэгэхээр яг одоо цагаа бид нэр сайн мэдэрдэггүй. Гэтэл хийснээрээ энийг илүү мэдрэх тэр нөгөө нэг янз бүрийн санаа зовоогоод байдаг юмудаа тавьж явуулах яг тийм боломжууд гард юм билээ. Нөгөө талаас анх бол би бясалгалыг нөгөө нэг их хэцүү гэж бодсон. Их урт цаг зарцуулах гэдэг юм уу. Энэ чинь яг ингээд хийгээд үзэхээр тэр нэг их тийм цаг зарцуулахаагүй. Ерөөсөө нэг өдөртөө 10 минут 15 минутыг өөрөөсөө зарцуулаад хийх юм боломжтой гэдэг юм шиг. Тийм байлээ. Яг хүн өөртөө бясалгалыг дадал сурталчилгоод гэх юм бол нүд нь одоо нээлттэй ажил тий янз бүрийн ажил хийж явахдаа хүн алхаж явахдаа янз бүрийн байдлаар бясалгалыг хийж болно гэж хэлж байна л да. Тэгээд бас нэг ойлгосон юм нь болохоор бол тэр юу вэ? Тэр нөгөө Дүүл яа. За юун дээр бясалгал дээр юм уу те? Бясалгал дээр. За ажгаа юу ирэх гэж байна. Өнгөрсөн юмдаа хийх ингээд өнгөрсөн бол өнгөрсөн гэдэг те. Ирээдүйн юм чинь болоогүй байдаг. Тэгээ тийм учраас яг одоо хүн төвлөрөл тэгэл сэтгэлээ тайван байлгаал явах юм бол ингээд хамгийн гол юм байна л да. Хүн ерөөсөө тэрийг дадах шаардлага болгоогүй учраас тэгэл тий болоогүй юмны төлөө шаналал зовоод өнгөрөөд айлцгийн болцсон юмны төлөө янз бүрийн анализ хийж бодож хамгаал тий ингээл өөрийгөө зовоогоол тэндээ бүр ингээл бодол сэтгэл бүх юм ядаагаар ингээл явдаг. Юмэр ажил дээр, амьдрал дээр шинэ хүн тий
залуу үйл гэж юм лээ. Тэгээд ерөөс нь нэг бяцлаглыг бүр юу хүн бүр тэр үгээр заавал урт хугацаанд удаан цагаар хийх биш. 3 минут хийсэн ч бас болохоор байна. Яг үнэ 3 минут хийвэл 3 минут маш чанартай хийх юм бол 3 жилийн хугацаанд бяцлагтай ажиллана гэдэг нэг багш хэлдэг юм дээ. Тэр бол бас тэгээд бяцлаглыг бол одоо яг үүндээ өөрсдөө хаанч одоо өөрийнхөө тав тухтай байх боломжтой газараа тухайн өдөртөө хийж байгаа юм. Гэхдээ хин нэг анхтан одоо нэг сонирхож байгаа хийж үзсэн хүмүүс бол одоо чиглүүлэгч багштай бас байх хэрэгтэй. Тэгээд дараа нь одоо өөртөө тохирсон тэр нөгөө тэгнээрээ бяцлаглаа хийгээд ер нь цаашдаа яваад байж болохоор юм л. Нөгөө талаасаа ер нь бол одоо хүн за тэр дундаа манай монголчууд бол том юм лээ шүү дээ. Өнөр бүхэдээ харахад тэс өөрчлөлт нүүдэлж авдаг юм. Маллаад ингээ хариулаа явж хатаал ерөөсөө бяцлагаал байждаг. Ертөнцийн одоо мөн чанарыг бодоод эсвэл өөрийнхөө амьдрал ахуйг бодоод ингээ бяцлагаал зүрхээ тавьшруулаад яг байждаг хүмүүсээс юм лээ. Тэр нөгөө уул хангаадаа тий яг нэг газар гоё амьдраад үзээд тэр ялангуяа байгальд бас их гоё төвлөрөх юм бол их гоё байдаг гэх тий төр дүнтэй байдаг нөгөө байгаль хараад үнээр гэдэг юм уу тийм байдаг гэл. Тэгээ би байгальд тэгээд ялангуяа тийм байгальд ингээд бяцлаглыг хийх чинь зөөр нөгөө гэж яг тэр нөгөө бяцлал баан шоол юм байна. Тэгээд тийм лээ. Дээрээс нь Монгол хэл гэдэг нь их гоё болдог гэсэн. Түүлийн хоёрлоо сургалтын сууж ирсэн юун дээр тэр багш лека багш болохоор тэр нөгөө бяцлал дээр ингэж яагаад одоо бяцлаад батас хүнснээс чинь зүрхэн хөрднээс чинь өөрийгөө гоё баярлуул тий одоо урд өмнө болж ирсэн гоё тийм баяртай өөрөөрөө чөлөөтэй байсан үе нэтэр гэл ингээд тий тэгээд сүүлд нь халах гэх тийм хүн бяцлал нэгдэг тий тэгээд хүн чинь одоо ерөөсөө нөгөө бяцлагж олон жил багаатаа бяцлаж үзээгүй юм уу бяцлагын талаар мэдхгүй ойлголт бага учраас бяцлаж сураагүй тийм учраас нөгөө бүх юм дотор тэтгэл энэ юу ч нэг ингээд дарагдсан хаагдсан байт юм шүү дээ. Ер нь бол тийм билээ. Өөрийг одоо бэлтгэлийн хүчээр л нээ гэдэг байгаа шүү дээ. Өөрийгөө тагна, өөрийгөө мэдэр, өөрийгөө ажигл гэж дээ. Тэгээд тэрийг хөгжүүлээд илүү мэдрээд стад сүнстэйгээ холбогдоод байгаа бүрднүүдээр байдаг блокуудаа гаргах боломжтой. Ер нь өөрийнхөө нөгөө яг юун дээр хэмжүүлж явдаг блок баяр гооныг одоо харуулсан тий юу гэдгийг тэр нөгөө хөргөлтүүдэд яваад юм. Тэгээд тааш ярил маш их юм байна. Зөндөө байна. Ойлын баг энэ өнөөдөр бол баг бяцлагын гэсэн сэдвээр яг л болчихээ. Одоо хамгийн анхны тий ойлголт байгаа. Их олон тийм ойлголт юунууд байна шүү дээ. Бяцлал гээл, туулал гээл, тий эрдэм энерги гээл, хэмжээс гээл, тэгэл мөн чанар, шин чанар гээл тий одоо бэлэг талтай холбоотой бэлэг талтай холбоо маш олон ойлголтууд байгаа. Төлөө сонголт нөгөө боолгүй хай гэл ингээд олон ойлголтуудыг ингээд бүгдийг нэг нэгээр нь гоё яриад явал хүнд их ойлгомжтой аваад хэрэгтэй юмуд бол тэгээ энэ хүний нэг мэддгүй юм шүү дээ. Хүний өөрийн мэддэг юм. Тэрийг л ингээд дарагчсан хэрэгжүүлж чадаагүй болохоор тий хүний өөрийн нэг тийм мэддэг юм биш үү тий. За тэгээ хоёлаа тэгээ бяцлагын талаар гоё өөр бяцлагын талаар чиний гоё хэлэх. За тийм бяцлагын аргууд байд юм байна. За гэх. Өөр за бяцлал хийснээр одоо бас хүн сэтгэлээ гоё болгох юм байна гэдэг талаар ярьлаа тий. Тэгээд бас бяцлагын нөгөө нэг түрүүнд дурдсан нөгөө бяцлагын их олон арга хэрэгүүд байна тий. За зарим бяцлагуудыг тэр бяцлагыг дээрээс нь юу яаж болох юм бэлээ. Танхимаар хийж очиод хийж болно. Эсвэл заавал танхим гэхгүйгээр зайнаас одоо юм хөгжиж одоо энэ ялангуяа энэ захин хэрэгслүүд хөгжиж байгаа болохоор яг энэ чиглэлийг одоо хичээлийг өгдөг тэр багш нартай холбогдоод онлайнаар бяцлагыг аваад тэр курст нь хамрагдаад ингээ өдөртөө хийгээд боломжтой юм. Тэгээд гол нь нөгөө нэг тухайн хүн одоо та сонсож байгаа хин нэгэн та өөрийн дотоод мэдрэмжинд аль багшийн бяцлал нь илүү их тийм сонирхол татаад байна тийм. Тэр мэдрэмжээ дагаад тэр хүний
энийхээ бяцлаглыг хийвэл зүгээр юм л. Анхан сургалтын хүний хувьд бол түрүүн ярьсан шиг заавал багшаар өдөрдүүлж хийх нь зөв байдаг юм. Дээрээс нь бяцлаглын дээрээс нь одоо бяцлаглыг бол юу яаж юм бэлээ. Ажил сонирхож үзэхээр ялангуяа одоо дэлхийд болон Монголд амжилттай байдаг хүмүүс. Тэр дандаа хийдэг танаа хийж одоо баатар тэнцвүүлэх буюу таны түрүүний хэлсэнээр тэгш амгалан сэтгэлийн тэгш амгалан барихын тулд нөгөө одоо тэнцвэртэй байхын тулд бяцлаглыг өнөөдөр бол ингээд дадал болгоод явж идэг биш. Яг зөв. Түрүүн би тэр нэг хоёр төрлийн бяцлал байдаг гэж ярьлаа шүү дээ. Анапана, Випашна гэдэг. Тэр одоо хүний амьтгатаа тагнах, биеийн бүх хэсгүүдээр гарч байгаа мэдрэмжээ тагнах. Тэгээ мэдрэмж ямар байх юм чухал биш юм байна. Тэргээр энэ бяцлал сайн уу гэдгийг дүгнэдэг юм байна. Юугаар дүгнэдэг вэ гэхээр чиний сэтгэл дэгдамглан байх юм бол тэргээл одоо бяцлагын сайн уу те илүү үнэлж дүгнэдэг юм байна л да. Ер нь бол тэг хэлбэлээ. Тийм мэдрэмжээр тагнаад бяцлал хий. Гэхдээ ямар мэдрэмж мэдрүүлсэн чинь хамаагүй. Тэрний сэтгэлийн дэгш амгалан байх гэдэг. Бүр яг сэтгэлийн дэгш амгалан одоо чадварыг сайжруулна. Сэтгэлийн дэгш амгалангаар гой бие хөгжүүлээсээ, сэтгэлээ хөгжүүлээсээ юм хэлбэрүүд. Ханд ер нь ямар өөрчлөлтүүд одоо бяцлалд явснаас хойш болон ер нь урд нь одоо ингээд өөрийгөө ажиглахад сэтгэл зүй болоод ийм махбодын одоо ямар одоо өөрчлөлтүүд сайн чанарууд ер нь энэ дараа яг зөв. Би чинь яг энэ бяцлалд талаараа бүр сайн мэд. Би яг түрүүний чиний хэлдгээр амнал одоо ингээд ном уншиж байхдаа бяцлал буудаг те бүр ингээд сайн замнал нь бол одоо даяан гэдэг үлээ те өөр тийм хөнгөө газар очоо бяцлал хийдэн тавлигээр хийдэг гэдэг тийм ойлголттой байсан. Тэгээд би яг энэ бяцлал хийгээд саяын тэр юунд 10 хоногийн хугацаанд бол сэтгэлээ тагнаж сэтгэлийн хэр болтой ингэж айлгана. Тэний над уурлаад байгаа, хүсэж шунаад байгаа юм чинь сэтгэлээч холбоотой сэтгэлээс чинь гарч байгаа. Сэтгэлийн үнхээр хэр утга болсон байна, зовлон болсон байна, ядарсан байна гэдгийг л одоо хэлээд байгаа. Тэгээд бяцлагаар яг ингээд суухаар үнэхээр яг тэр бяцлагаад мэдрэмжээ мэдээд ингэхгүй байгаа юм л да. Би чинь одоо бас сайн дадал дамжаагүй байгаа. Зүгээр яг тэрийг ингээд бодоод үзэхээр үнэхээр хэрэгтэй юм байна. Үнэхээр хүн яг тэр зовлон госол болоод ядраал янз бүр болоод ингээд идэм байна гэдгийг тэгээ юу ч хааштай сэтгэлийн энэ бяцлал гэдгийг гоё дадал болох юм байна. Өглөөд их сайхан бяцлах юм бол хэл өдрөө сайхан. Оройд нэг бяцлах юм байх юм бол тэр шөндөө сайхан амарна те. Тэгээ сэтгэлээ гоё их самгалан байлгаад ингэх юм бол хүн бүх юмыг бол одоо тарих толгоогоо ажиллаа хийж болно те. Гоё сэтгэл гоё тайван байх юм бол би өөрөө авч явах. Одоо ингэ хэлж байна л да. Би дотроо амгалан байх юм бол бяцлагаад би дотроо амгалан байх юм бол би гаднаа авчтай байна л. Тэгэхээр дотроо амгалан бяцлаг хийгээл гаднаа гоё ялгартай байх юм бол би өөрөө гоё сайхан амьдрах юм байна. Миний ойрын хүнээр сайхан амьдрах юм байна тий. Бид нар болохоор нөгөө тарихаараа бодохдоо ингэж бодож шүү дээ. Нөгөө одоо гадны бүтэн зүйлс гоё болох юм бол би сайхан болно гэж бодоод тийм. Гэтэл яг угтаа болохоор бидний дотоод одоо яг тайвшрал доторх одоо тэр гоё сайхан байдлаас гадаад одоо зүйлс маш шалтгаалсан яг л хэрэл одоо бяцлагын хүч бол энэ л юм байна тийм. Тэгэл яддээс нөгөө Будда гэдэг 2587 жил 2600 жилийн өмнө одоо нөгөө ингээл хийгээд тийм бяцлаг хийгээд 6 жилийн хугацаанд бяцлаг хийгээд тэгээрэл одоо тэгээд нөгөө Хятадта тэгэл Будда болоод ингээд нэг тийм юу гэдэг те түүх байдаг түүх одоо тийм тэгээд одоо нөгөө Буддагийн ном хугацаанд нь одоо тэндээс гарсан дандаа хүний амар тайван алд жаргал те тайван амгалан сэтгэл миний төлөөл ингээд л.
Тэгээд бяцхан бол маш одоо үр дүнтэй гэдгийг одоо бүр яг наацгаас нь ойлгоод өөр дээр гоё хэрэгжүүлэх юм шиг. Би өмнө нь бол зүгээр ингээл тэгэл нөгөө танхаараа бодоод өнгөрсөн буруу зөв хийсэн юмдаа зөвөнд нь баярж бурууд нь бухимдаад ирээдүйд болоогүй юмны төлөө шаналаад өөрийгөө зовоогоод тэгээ ерөөсөө нэг өөрийгөө тийм айдалтай хүн чинь ерөөсөө юм хангам отгил юм байна л да зүгээр ингээд хаашаа явж байгаа мэдгүй юмд яараад тэгэл бухимдаад юмыг гоё ажиглаад тайван айдуу хийхгүй ерөөсөө нэг тийм тэгээ ямар хэдийн дээр тийм л байж тэр байж юм лээ. Тэгэхээр мэдгүй хүмүүс бол тийм байт юм. Мэддэг хүмүүс бол одоо ингээд айгүй гоё өөрийгөө чөлөөлөд ингэж юм байна. Энэ ямар гоё автай юм бэ ингээд асуудаг гэдгийг л одоо айдаг хэлээ. Хаашаа бүр гоё дадлуулаад гэх юм бол гоё үр дүн гаргах гэх юм бол би тэндээ өөрөө гоё урамшаад хэрэгжүүлээд бусад хүмүүс гоё хэлд өгөөд ингээд явсан бол гэж тийм бодолтой байна л да. Харин тийм та. Чиний хувьд ясгал ямар үр дүнтэй байв? Ер нь чи хідэнээс бат ингэж ясгаж ихтэй юм хийж ирсэн үү? Дөрөнд ярьж ирсэн те 2 жил гарны өмнө анх таньж ирсэн. Хоёрд болохоор нөгөө Beverly төрчлөг багийн нөгөө онлайн одоо ч хөгжиж хийж байгаа. Тийм 21 оны хоногийн онлайнаар тэрийг анх хийж байгаа. Тэгээд мэдээж яг тэр үед бол бас нөгөө миний хувьд бас одоо тийм сэтгэл одоо мэдрэмж маань бол байсан. Яг одоо тэрнээс яаж тэрийг тайвшрахгүй салахгүй дээр тайгуулууд хийж гад бэлтгэлийг олж аваад хийсэн. Тэгэхээр тэр бэлтгэлийг хийгээд ингээд явсны дараа өөрийгөө ингээд ажиглахад маш их гоё тайвшрсан. Тэгээ миний харах онцлог хөөр бол юм надад яарад харахгүй байдаг тийм үү тийм амар амгалан болчихсон юм лээ. Тэгээд дээрээс нь өөрийгөө нөгөө илүү ажигладаг юмсыг юм ажиглаад ингээд санал хийсэн. Тэгээд нэг хэсэг ингээд бусдаа төрж тогтоочоод ингээд байж байгаа сая харин тантай бас ингээд авчаад энэ бэка багшийн суулт явсан 10 хоног. Тэгээд энэ явахтаа бид нэр одоо зөвхөн сал хийхээс гадна одоо яг энэ чиглэлийн одоо ойлголтуудын хэлэлүүдийг бас ингээд хөрх батсан тийм хоёрын гарна гэж яваа. Энд мэдлэг мэдээлэл аваад гараа тэгээд бэлтгэлээ хийгээд тэгээд дараа нь ингээ өөрийгөө ажиглахаар маш гоё сайхан сэтгэл санаа их тайван болчтой юм билээ. Өөрийгөө чагнасан, өөрийгөө мэдэрсэн тэгээд бүх юмыг илүү их ажигласан тийм болчтой юм билээ. Яг тэгэхээр үнэхээр ач холбогдолтой юм байна. За өөр бэлтгэлийг дагаад хүний одоо нөгөө нэг энерги ч гэсэн ингээд илүү сайжрах гэдэг байна шүү дээ. Сайжирна. Дээрээс нь маш олон сайн давуу талууд байгаа шүү дээ. Илүү одоо цагтаа төвлөрж байгаа. Өлтөө олон юм санаад зовхгүй болчихж байгаа. Бодлууд намжиж байгаа. Хараараа юм хандахгүй байгаа. Дээрээс дотоод мэдрэмж буюу сүнстэй холбогдох мэдрэмжүүдээ мэдж авах. За тэгээд бүр цаашлаад энэ бэлтгэлээ дадлагжуулаад ингээ хөгжүүлээд явах юм бол тухайн нэг энергийн одоо хөднүүд дээр ямар болоокууд байна тийм тэрийг мэдрэх за бүр цаашлаад тэрийг арилгах юм бас боломж байгаа тийм дээрээс нөгөө нэг энергийн одоо болоок гэхээр нэг үлдээ янз бүрээр тайлбарлах юм билээ л та тухайн шигшнийхаа онцлогоос сул нөгөө энергийнхаа юмс хамаарат одоо жишээ нь зарим шашин ч юм уу одоо манай бөө ийм шашнаас ч гэсэн дээр ямар нэгэн хийбий би энэ ч бодсон байна ч гэдэм үү тий хордол бочтой ч гэдэм үү. За нөгөө тэрийг яг энерги талаас нь ингээд ирэхээр нөгөө юм энерги тий хад чинь энерги ингээд болон нэг энерги өдрөлт авсан байдаг. Тэрийн тэр удаа өөрөө орон болохгүй. Тэгээд стратеги болохоор нөгөө талаас ойлгохдоо хин нэгэн өөр ямар нэгэн шигтэй хүн хийдэг гэдэг юм. Хүн болгоно хийх бүрэн боломжтой. Хүн өөрөө нэг талаараа бас бурхан тийм. Энэ бүх хүмүүс нэг бас нэг хипэр та өөрийгөө
өөрөө тэр бэлтгэл хийх боломжтой, өөрийгөө бас эдгэх боломжтой. Энэ тийм мэдрэмж өгдлүүд нь л бүгд нийцлэн өгөх юм аа тийм. Гэтэ бэлтгэлийг одоо ингээд хийж тэгээд энийг ингээд мэдж авангуудаа энийг бүр ингээд хэдэн жилийн өмнөөс хийдэг байж одоо юу гэдэг нь жоохон залуу насндаа хийдэг байж гэж бодох хэрэггүй юм байлээ шүү дээ. Юмыг нөгөө цаг нь ирэхээр гэж цаг нь болохоор ирэхээр бэлтгэл хийж эхлэх бол хизээж оройтгүй юм билээ тийм. Тийм өгсөн залуу хүүхдээ эмэгтэй эрэхтэй бүх хүн гоё нэг бэлтгэлийг хийгээд ирэх боломжтой байлаа. Тийм байлээ. Тэгээд нөгөө энэ туул гэж нэг ойлголт байна тийм. Хүн бол аливаа нэг юм туултай байдаг. Тэр туулыг туулаад тэгээд яг цаг нь болохоороо одоо бэлтгэж эхлэе, сэтгэлдээ гайж эхлэе, дотоод мэдрэмж хийхдээ. Тэгэхээр туул гэж бас нэг юм чухал ойлголт байна тийм. Тий яг зөв. Тэгээд дараагийн нөгөө нэг тэр туулал руугаа орох. Буюу одоо нөгөө талаасаа ухамсар илүү сэрэх юм болоо. Одоо өөрөөр хэлбэл бид нар нөгөө дотоод мэдрэмж сүнстэйгээ илүү холбогдох ертөнцийн мөн чанарыг арай өөр өнцгөөс харах чинь яг үнэ тий. Тэгхийн тулд нөгөө нэг бэлтгэл маш их тэрэнд нөгөө нэг төвдөл юм байна гэж ойлголоо. Тэгээд яг гоо гэтээ ойлоо бол нэг учиргүй хүмүүсийг одоо ингээд уриалаад ингэхгүй. Өөр ер нь ийм байдаг юм байна. Өөрсдийнх нь нөгөө харсан ойлголтон одоо өнцөг мэдрэмжүүдэл хуваалцдаг. Өөр ертөнцийн зөв дүгнэлтээр одоо хуваалцдаг гэсэн үг тийм. Гэхдээ хүн болгоны нөгөө мэдрэмж чинь ятаатай шүү дээ тий. Өөр тэгэхээр зарим хүмүүсийн хувьд нэг бас юу гэж бодох нь яах нь тий. Одоо бэлтгэл гэж хоёул ярьж байна. Тэгээд бэлтгэлийг яаж хийж юм бэ гэж. Тэгэхээр 50 минут явсан бэлтгэл бол одоо ингээд эхний бэлтгэлийг ингээд айгүй гоё бие амьсгалаа гоё аваад гоё өөрийгөө чөлөөлөөд тэгээд гоё тайван амгалан ав жаргалтай тийм сэтгэлийг өөртөө бий болгоод тэгээд нөгөө бадамлын хас бол гэж байдаг шүү дээ. Давил буугаад гоё өөрийнхөө яг тодорхой байдлаа олоод тэгээд хэлэх юм байна. Тэгээд одоо 30 минут байна уу, 1 цаг байна уу те бэлтгэл ингээд эхлээл. Тэр миний суужсэн бэлтгэл дээр болохоор цаанаас нөгөө идэх багчийн англиар хэлсэн тийм нэг тийм юу байна. Voice-тоор хоолоогоор хэлсэн нэг тийм өдөрдмж маягийн. Тэрийг дагаад те тайван амгалан болоороо, аль тагалтай болоороо гоё амтгалаа аваад ингээд тэгээд бэлтгэлээ эхлээд нөгөө амраар орж болж байгаа уултлаа гоё ингээд мэдрээрээ гэл дараа нь биен дээр гарч байгаа мэдрэмжүүдээ гоё ингээд мэдрээрээ гэл ингээд явж байгаа нэг цагийн бэлтгэл явагдсан юм билээ. Тэгээд бэлтгэл бол ингээд тийм суултаа тэгээд ингэж юм байна. Сэтгэл чинь нөгөө гүн өнгөц хэртэл гүнзгий хэртэл гэж бас байгаа юм. Тэгээ өнгөцгийн болохоор миний тэрийг хэлдэг тэр хамраа гарч байгаа амьсгалаа цагийн буюу анафана бэлтгэл. Гүнзгий гэсгийн гүнзгий хэсэг байгаа шүү дээ. Нэг гүнзгий зовлон шанал тийм юмыг болохоор тэр випашна гэдэг нэрсээр мэдрэмжээр гаргадаг юм байна. Тэгж яадаг юм байна. Өнгөц гүнзгий гэдэг. Тэгж юм байна. Тэгэл таны харин гоё бэлтгэл байлаа. Яг таны одоо яг явсан бэлтгэл бол би явж төгөлдөө. Тэгээд ер нь ярианаас ингээд өөрөө сонирхож ингээд хардтуул ерөөл нэлээд нэг одоо хүний яг тэр төвшин рүү бүр ингээд орчин нөхцлөөр нь хангаад бүр ингээд оруулдаг. Тэгээ яг тэрийг илүү бүр ингээд мэдэх болтойг нь хангаад байдаг. Тэгээд бат бүтэн өдөржингөө тий 24-өөс тэгээд ер нь 10 хоног тэгэхээр илүү яг тэр лугад хөвлөх тийм боломжтой. Өглөө 4 цагаас эхлээл оройн 9 цаг өдөрт нэг 11 цаг гэсэн. Гэхдээ нэг бэлтгэлийн үргэлжлэх хугацаа нь болохоор 1 цаг орчин бэлтгаал тэгээд 5-10 минут амраал тий тэгээд буцаад бэлтгаал. Тэгээд нөгөө ингэж юм билээ. Би нэг ангаахын тулд мистатууд шүү. Иймлэгт нэг тий гаднаас хүн оруулахгүй дотроос хүн гаргахгүй. Яг тэр шиг сэтгэлийн та нар мистатд орж шүү. Хүн гаднаас хүн оруулахгүй дотроос хүн гаргахгүй. Яг ингээд вакуумжуулсан орчинд бэлтгаа хийгээл хүн өөрөө амраал. Тэгээд дээрээс нөгөө бэлтгэл суухын тулд хүн цагаан хоол идэхээр би их гоё хөнгөрд юм байна. Хүн унтаад ахаар би их амард юм байна. Нөгөө цагаан хоол идэхээр чинь бас нэг одоо дотор гоё болоод тэгээд бэлтгаад ахаар ихэд амард юм байна. Тийм учраас бэлтгэл тань байна. Одоо яг тарих бүрэн амарж байгаа. Доод байгаа холбогдож байгаа. Тэр хүн бол
одоо гадна татасаа хоёул татасаа одоо амарч тийм ч шүү дээ. Тэгэхээр хүнд их гоё үр дүнтэй болж юм байна гэж ойлгож байна. тэгээ нөгөө талаасаа бяцлаглалын ихтэй заавал тийм бас юм хийх албагүй тийм хүмүүсийн өөрсдийн гүн амьдралын хэмжээ үүсэл бодол нөхцөл болцоо өөрөөр болохоор хоёул ерөнхийд нь ярьж байгаа юм чинь тэр өөр тохирсон тэр сонирхсон болцоо тохирсон бяцлаглуудыг л өөрөө хайж судалж хийвэл их зүгээр юм тийм. Тэгээд яг гоо таны яг ярьдгаар тэр нөгөө нэг одоо бадамжин гой завилтаа суугаад ч юм уу гэж хийвэл уг нь бол их зүгээр юм лээ. Тэгвэл яагаад тэгэхээр энерги урсгал нь өөрөө ингээд рүү явагдах юм л явагдах тийм ээ. Тэгэхээр заавал бас тэг хуух харуугүй юм лээ. Бас тийм баг тийм баг тийм баг. Хүн одоо өөрийнхөө тэр нөгөө нэг би махан биедээ одоо зохицох байдлаараа шигтэй хийсэн ч болно. Тийм баг. Эсвэл ямар нэгэн хэлбэрээр суух тэр тэгэл бүр хаан ч хийсэн болохоор юм л. Тийм баг. Одоо өөрөө л гоё төвлөрч чадах юм бол тийм. Гэхдээ яг нэг хориглох юм нь машин барьж чадах хийвэл болохгүй л тийм баг. Амын хөдөлгөөн босгод ямар нэгэн хожигдуулах магадгүй. Бусад нөхцөл байдалд бол ер нь өдөржлөө аж боломжтой цагтаа боломжтой нөхцөл байдалдаа төвлөрөөд бяцлалаа хийх боломжтой. Түүний ярьснаар бол миний ажигласнаар байгаль таны хэлснээр те байгаль хийх нь илүү үр дүнтэй юм билээ. Эсвэл Монгол гэртээ сайхан юм. Яг тэгэхээр нөгөө энерги урсгал нь өөрөө ингээд дүү хэлбэртэй явагддаг. Дээрээс нь шууд нөгөө Монгол гэрээ чи өөр тоонтой шүү дээ те. Тэгээ газрын хөрснөөс эрчим энерги авчдаг. Дээшээ тэнгэртэйгээ ертөнцтэйгээ холбогддог. Тийм үү. Та нарын холбосод байдаг юм лээ. Тэгээд бяцлаглаа яг хийгээд ингээд явж байхад нөгөө хүмүүсийн одоо эрчим энерги илүү нэмэгдээд байдаг юм байна. Нэмэгдээд тэгээд дотоод нөгөө сүнстэйгээ холбогдох буюу нөгөө талаас нь нөгөө хонцортойгоо холбогдох. Тэгээд хонцортойгоо холбогдохоор хонцор маань ингээд дадаа хийгээд дадуулаа явахаар олон тийшин тэр юмсыг харах өнцгөө дүүр болно. Тэгээ ер нь бол би хорвоо ертөнцийг өөрчлөх гэж биш. Би өөрийгөө л өөрчлөхэд хорвоо ертөнц өөрөө дагаад өөрчлөх. Яа. Би өөрөө сайхан болчих юм бол бусад хүмүүс миний ойлголтны хүмүүс маань одоо амар амгалан сайхан байна гэсэн ухаарлууд орж ирж илээ л дээ. Тэгээд одоо тэгээд бас нөгөө хүний чинь нэг юу вэ шүү дээ ингээд нөгөө энергийн нөгөө аура гэрлэн бүрхүүл те нөгөө хүний чакра буюу 7 хүрд гэл те тэр бас их чухал ойлголт байна. Тэр хүрдээ эрчим энергиээс тэнэглэж явах хэрэгтэй. Тэрийг аль нэг нь яхаар одоо тоглолтоо явчих тийм ээ те аль нэг нь эрчим энерги болохоор бид хэд ч юм болохоор нөгөө нэг хүнийг харахтаа юу яаж шүү дээ зөвхөн махан биеэр нь хараад дүгнжиж байгаа. Гэтэл энэ цаана нөгөө бидний нүдэнд харагдахааргүй хэмжээслүүд байдаг, энерги эрчмүүд байдаг. Тэр маань бүр тэр үтгэл одоо энэ биенаас маань хэд дахин их тийм хэмжээтэй байдаг. Гэтэл ямар нэгэн үйл явдал одоо тухайн энерги юу яадаг. Тухайн хүнд нөлөөлөхдөө эхлээд энерги биед нь буюу аура чинь одоо тэр чинь энерги хэлж орж ирж нөлөөлдөг. Хэрвээ тэрийг мэдрээд тухайн үед мэдрээд засаад холдуулчих юм бол дотоод махан бие тэр одоо өвчлөл ч юм уу ямар нэгэн одоо юмуд орж ирэх нь хамгаалах. Тэгэхээр тэрийг бол нөгөө хүмүүс одоо энерги эзлэгээний газруудаар ч юм уу энерги баталгаажуулах эсвэл хамгийн гол бас мэдэх юм нь бол энийг багшийн анхаар юм бол тийм ба тэгээ хамгийн чухал хөрд одоо зүрхэн хөрд гээл те зүрхэн тушаа байдаг хөрд. За толгооны орой дээр эн чинь туслалцаа бас өөрчлөлт нэрлэлтэй те орон хөрд ихтэй болохгүй нэрлэлээр гэлээ те толгооны орой дээр орон хөрд тэгээд хоолон хөрд гэж хоолон дээр байна зүрхэн хөрд гэж байна. За хөөсөн дээр нэг хөрд байна те давтаг ийшээ бас нэг хөрд хөрд суур өмс хөрчээ тэгээд нөгөө энэ юу л хондлоо бишээ уурч нурууны нэг хөрд байна те бас үлэн дээр тийм мөн хөрд гэдэг энэ 7 хөрд. Тэгэхээр хоёул бяцлал гэж ярьсан. Одоо энэ хөрдний талаар тэгээ хөрд одоо энэ 7 хөрднийхээ энергийг сайжруулах талаар гоё дэлгэрүүлж яриа л та. За зөвхөн
ингээд холбоос юм байл шүү дээ. Дээд 3 хөр, доод 3 хөрдийг ерөнхийд нь одоо хамгийн 2 класс нь бод хөрд нь бол зөвхөн хөрд гэж ойлгох шүү дээ. Зөвхөн хөрдөө гоё дүүргэх юм бол одоо бусад хөрдүүд ингээд дүүргэх. Миний ойлгосноор болохоор тэгээ мэдээж гол хөрдөө зөвхөн хөрд. Гэхдээ мэдээж нөгөө 7 хөрд маань бол дээрээс чухал үүрэгтэй. Үүрэгтэй. Хүний одоо тэр амьд одоо ингэж орхихгүй яг итгэхийтэйгээ амьдралтай тэнцвэртэй явахад гол нөлөөлөх юм. 7 хөрд байгаа. Тэгээ 7 хөрднөөс гадна цаана бүр 108 хөрд ч тийм үү жижиг одоо энэ энерги хөрд цугууд бол байт юм билээ. Гэхдээ яг гол нөгөө нэг барьдаг үндсэн том хөрднөөс хурлын 7 хөрд байдаг. Таны хэлснээр нөгөө нэг тэр 7 хөрдний маань хамгийн голд нь байдаг хөрднөл зүрхүү хөрд. Доошо 3 хөрд нь болохоор анхдагч хэрэглэнүүдийг хангадаг. За суур хөрд болохоор амьд явах, амьдрах, амь нас одоо тэрнтэй холбоотой. Одоо нэгсэндээ бид нэр ажиллаж амьдрна гэж ярьдаг шүү дээ. Тийм шиг яг тэрийг итгэдэг хамгийн суур үндсэн хөрд маань байна. Тэрвээ тэр хөрд байхгүй бид нэр одоо амьдрах юм. Байна л гэсэн. За хоёр дахь нь болохоор нөгөө нөхөн үржихгүй холбоотой хөөсөн оройд тийм. Нөхөн эрнүүдэд холбоотой буюу одоо үр төлөө гаргах одоо дурах төлөө гэдэг тэрнтэй холбоотой хаашаас мэдрэмжүүдийг авдаг нэг төрлийн хөрд байгаа. За гурав дахь хөрд нь бол нөгөө мэд баялагын хөрд. За одоо хөөсөндөө гэдэг үү тий хөөсний ойлголтой. Би хөөсний ойлголтой хөөснөөс арай жоохон толцооно тэр байдаг. Одоо миний нэг сайн мэдэх юм тэр хоолон хөрд гэж зарим хүмүүс нэг юм нөгөө одоо хүн чинь ингээд дуу муу дуулахгүй байгаад ихээр нэг хоолоо солгоороо тий солгоо өнгөтэй болоо хоолоо молоо нэг юу чэйжгэн биш болчихжээ тий. Тэр чинь энэ хоолон хөрдтэй холбоотой гэж би одоо ойлгоод байгаа шүү дээ. Тийм учраас хүн ер нь дуу дуулж явах одоо энэ яриа сайн ярьж явах ингэх юм бол хоолон хөрд юу сайжирдаг. Одоо хүний яриаг хүн гэлээд шүү дээ. Эсвэл тогтаахтай бас ярьж чаддгүй хүн гэлээд шүү дээ. Бас хоолон хөрд холбоотой бол энэ ойлгоод байгаа шүү дээ. Тэгээ ер нь бол юм л зөв л доо. Хоолон хөрд болоод ямар нэгэн гэмтэлгүй бол хүн одоо өөрийнхөө бүхэл бодлыг одоо чөлөөтэй зөвөр илэрхийлдэг одоо ойлгуулдаг ч гэдэг юм уу. Тийм чадвартай. Хоолой хөрд одоо гэмтэх ямар нэгэн блоктой байвал яг одоо мэдрэмжүүдээ тий илэрхийлэх бол чадахгүй байдаг юм уу. Илэрхийлсэн ч гэсэн тэрийг нөгөө бусад хүмүүс хүлээж авахгүй ойлгохгүй байх ч гэдэг юм уу. Ийм тохиолдлууд их гардаг. Нөгөө талаасаа энэ ч нөгөө бусдын хүний амжилт ажил амьдрал амжилттай холбоотой. Тэгэхээр хоолой хөрд одоо ямар нэг гэмтэлтэй бол одоо ажил хөрөнгөхгүй байдаг ч юм юм байгаа. За тэрний доотлын нөгөө түрүүний ярьсан зүрхэн хөрд байгаа шүү дээ. Зүрхэн хөрд маань бол мэдээж нөгөө хайрыг төхөөдөг хөрд. Буюу одоо дээд 3 хөрдөө доод 3 хөрдтэйгээ холбогддог. Энерги урсгалыг ингэ рүү явуулах тэнцвэртэй явуулахад гол чиглэгдсэн хөрд байгаа. Мэдээж нөгөө тэр таны хэлдэг чухал гэдэг байгаа шүү дээ. Чухал тий. Энэ зүрхэн хөрд маань ямар нэгэн блоктой байх юм бол дуудаг үүсгэж байгаа. Одоо энерги урсгалыг хооронд явуулж. Тэгэхээр тухайн хүний тэнцвэр нь алдагддаг. Дээшээ одоо хоолон хөрдний дээдийг мэлмийн хөрд гэж байгаа тийм. Мэлмийн хөрд бол одоо мэдээж нөгөө нэг мэдрэхүү бид нар нөгөө мэлмигээрээ харлаач гэдэг юм аа мэдрэмжүүдийг илүүх өгдөг тийм хөрд байгаа. За ороо хөрд болохоор бол одоо тэгэн одоо ухаахгүй тий сонсохгүй дээрээс нь одоо хорвоо ертөнцтэйгээ холбогдох гэдэг юм уу юмсгийг ер нь ингээд сонсорлох танил мэдэх ийм одоо чадвартай чухал хөрд байгаа тий. Энэ хөрд дээрээ ч гэсэн бид нар одоо өөрсдийн өвгдөө сахиусан тэнгэрч гэх юм уу одоо энэ өөрсдөлтөйгээ холбогдох боломжтой. Тэгвэл өөрийнхөө нөгөө мөн чанар одоо энэ зүйлтэйгээ холбогдох юм чухал хөрд байгаа тий. За хэрвээ одоо ороо хөрд маань ямар нэгэн блоктой ч юм уу тэмдэлтэй байвал бид нар одоо тэр мөн чанарыг ухаж ойлгохгүй. Ингээл тэр нөгөө нэг юу дотор игэлдээ тойрог дотор игэлдээ явж ингээд хүмүүс яриад байсан. Уламжийн тойрог дотор ч гэх юм уу. Тэрнээс яаж гарахгүй арга планыг ойлгох явах тийм бас магадaltaй.
Тийм ээ. Тэгээд энэ 7 хүрч одоо ингээд гэрлэн бүрхүүлгээд тий. Хүний ингээд нэг аура гэдэг энергийн л одоо юу гэдэг тий. Гэрлэн бүрхүүлэхээр одоо бэлтгэл хийхээр нөгөө за гоё гэрлэн бүрхүүлээр хаалтаа хийгээл ингэж тий. Тэгээд яг миний ойлголтноор бол энэ бас бурууч байж магадгүй л дээ. Яг зөвөр миний ойлгож уншиж сонирхсноор бол тэгээд нөгөө аавра бүгд өөрсдөө өөр болонготой тий солонгын болонг шиг. Дээрээс нь нөгөө гэрлэн бүрхүүл харагддаг. Нөгөө хүний аавраны одоо энерги хүчин чадал их бага тэр нөгөө стресс хамаарад зэрэг өнгөөр харагддаг юм биш. За хүн тэгээд илүү гэгэрэл рүү хүрэх тусмаа өнгөн цагаан болгоо. Хоёо шаргал цагаан өнгөлөг гээл тий. Бүр гэгэрч юм бол өнгөхгүй туулах гэж тэг ойлголоо. За тэгээд гэхдээ хүн болгон түрүүнд ярьсан шүү дээ нөгөө хүн болгон өөртөө бас бах юм аа. Хүний дотор бас бахан байдаг. Хонч байдаг ч гэдэгч. Тэрнтэйгээ бид нэр холбогдоод дотоод мэдрэмж сүнслтэйгээ холбогдоод экстрлаа хийгээд энерги аураны энэ хүчин чадал энергиудаа бүгдийг сайжруулах юм болов. Тэхийн тул таны түрүүний хэлсэн зүрхэн хүрдэнийг блокийг арилгах. Оройн хүрднийхээ блокийг. Ийм шаардлагатай. Энэ хүрдний чинь бүгд л нөгөө бас хаагдсан болгосон байх юм бол нэгдэхгүй тий. Бас нэг л юм доголдоод байна гэсэн үг шүү дээ тий. Тэгээд яг тэрүүгээрээ бэлтгэлаараа одоо нөгөө мэдрээд за миний яг үндэс хүн дээр одоо ийм байна гэдэг тэр дотоодтойгоо холбогдохоор дотоод функцор сүнсэн хүний одоо тэн дээр ямар залт биэх юм эсвэл сайн байна уу муу байна уу тэрийг бас мэдрэх боломжтой. Тэгээд илүү тэрийгээ сайжруулад ер нь ааврага өндөр байлгах, энерги өндөр байлгах боломжтой. Гэхдээ тэрийг энэ бол одоо нөгөө яг одоо ингээд сүүлийн жил гараад ирсэн жишээ ингээсээ л тийм. Монголчууд айл эртнээсээ 100 жилийн өмнөөс нэг ингээд хийгээд хэрэгжүүлэх амьдрал ахуйда байнга мөрдөж явах. Энэ зүйлээс юмшээ. Одоо ялангуяа нөгөө бидний уламжилж ирсэн юмнууд байгаа шүү дээ. Нөгөө хямар сүлдээ өргөх уул овондоо цаанд түүнийхээ дээжийг өргөх гэдэг юм. Эсвэл нөгөө нэг эрчим энерги авах. Дээрээс хөдөө одоо яг хөл үтгэх гэдэг чинь тэр болгонд л одоо нөгөө нэг тухайн аавра энергиуд маань сайжирч байгаа. За тэгээд өнөөдөр ингээд юунууд өндөрлөж хоёлаа ярьсан. Тэгээ өнөөдөр ингээд хоёлаа гэхдээ ерөнхий ойлголтуудаа бүгдийг ингээд хаа хамаагүй бүгдийг ярьлаа тий. Хааштай гоё бүгдийг зэгтээ бичээ дараалд оруулаад логикт оруулаад тий. Тэгээд гоё ингээд хөрөлөө хийх юм байна. Өнөөдөр ингээд хурцлж ирээд цаашаа гаргаад ярьсан. Томах их баярлалаа. Тэгээд цааш тийм нөгөө тэгээд цаашдаа хоёлаа энийг сайхан дэлгэрүүлээд үүсгэх боломжоор цаг аваа юм. Сайхан. Одоо ойлголтуудаа ингээд хуваалцах юм тий. За баярлалаа.